Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Хүмүүн 2-р бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Хэлэн мэрэлцэх их усны хөвөө дагаад сувдран цавцаах хонин сүрэг хошууран орж ирнэ. Харин тэрхүү сүргийн араас борлог морьтой ганц бүсгүй хүн айдуухан гэлдрүүлсээр явхажээ. Энэ бол зуны жин үдийн халууныг тохиолгож хондон усанд төхүүлсэн хончин охин жаргал болоо. Жаргал энэ тэрхнийг ширтэж явсаар голын ирэгт хүрмэгцэн дөрөө мулталж ширэг зүлгэнд туглав. Тэр хэсэгтийн суугаад өврөн аажуухан тэмтэрлээ. Зөө ороож 4 хүчтэн хатгсан шар торгон хавтаг гарт нь үзэгдэн. Гэхдээ тэрхүү хавтгийн шаглаас дуусах хараахан болоогүй ажээ. Охин чимээгүйхэн инээмсэглээд буцааж өвөртлөв. Жаргал ханган овооны оргил зүгт хараа тавьж уртаар санаа алдав. Харин энэ мөчөд их голын доод тохоогоос нэгэн морьтон яралцтал хатруулсаар айсуу харагдлаа. Хараалаг морьтыг хүн хэн байдаг вүлээ? Жаалцын дах байх нь. Ийм бодсон жаргал газраас босч хормой хотон гөвөх зуртан таг хөшөж орхихон тэр. Айсуу хараалаг морьтой хүмүүн ёроолт болохыг тэр таньжээ. Ёроолт холхон айлын хэрд ирээд морины амыг татаж зөөлөн алхуулав. Харин жаргал октоос хөдлөлгүйгээр борлог морьныхон хамрыг илбэж чимээгүйхэн зогсоно. Ёроолт түүн дээр ирмэгцэн "Сайн сууж байв уу?" гэж эв хавгүйхэн хэлээд мориноосоо буулаа. Залуу хүүг харахад яах ихээ мэдэхгүй ихээр сандарч байх мэт ажээ. Охин хариу мэдлээд газарт суув. Ёроолт дахиад үг дуурч чадсангүй жаргалын өөдөөс хараад зүлгэн дээр завлан суулаа. Усанд хансан сүрэг хааныг майлалдаж, өвсний толгой тэдний хөлийн аясаар багахан шаргихаас өөр аниргүй ажээ. Тэд бие биеийг эгцлэн харахаас зүрхшээх мэт дор бүрнээ газар ширтэж чимээгүй суусаар. Дайчин вангийн хүрээ. Өндөр соном дээш багахан олигоод нэгэн зүгт анхааралтай ширтэж зогсоно. Түүний харах зүгт дааман хаалганы тотгоноос дүүжилж үгсэн осрын амьгүй бие сарвайн хөшсөн чихтэй байх ажээ. Соном тэн хэсэг зогсоод харцаан буулгаж орчны газрыг шинжинэ. Тэгснэн энэ хүнд гаднаас нөлөөсөн зүйл байхгүй мэт. Өөрөө л өөрийгөө бүрлэгжтэй. Хэмээгээд дагуулууд руугаан харлаа. Түүнийг дагалдаж явах 3 хар хүнээс хэнэнч дугарсангүй. Харин гагц хувраг болох дэндүв ламтан хоолой засч нэгэнтээ наманчлаад "Соном минь, чиний нүдэнд үл харагдах мөр гэж бас би. Энэ бол угтаан адын хорлол. Үзэг төлөгт минь илхэн бууж байна" гэлээ. Соном дуугарсангүй харин үл ялэг инэмсэглээд дэндүв ламтанд төглөө. Тэрээр "Бид ханд вангийн өргөөнөө хангалттай маргасан босоо. Дахин үг сөргөөд юу гэхэв? Та өөрийнхөөрөө болгоо. Би бас өөрийнхөөрөө шийдэе" гэснэн эргэж хараад "Энэ үгтлийг хаалганаас буулгаж арг эрт нь хүлээлгэж өг" гэж чангаар хэлв. 3 морьтон нэгэн зэрэг морьдоос шалмагхан буулаа. Дэндүв ламтан харин чимээгүйхэн залбираад нүдэн анив. Дайчин вангийн хүрээ даяар ганц шөнийн туршид тохиосон учир үл олдох үхлийн тоо даруй 10-д хүрчээ. Өндөр соном дэндүв ламтан тэргүүтээ ханд вангийн зарлагууд тэдгэрийг нэгтэл шинжилсээр үдшийн бүрийтэй золголоо. Соном ихэндээ энэ мэт явдлуудыг эгэл хүний хийсэн хэрэг хэмээн үзэж байсан бол одоо эрэхгүй эргэлзэхэд хүрээд байв. Тэр бодол болсоор хандад оржин өргөөнөө айлтгал ирж орлоо. Ханд ванч мөн адил өдрийн турш сэтгэлийг чилээгээд ганц түүнийг л хүлээсэн мэт. "За, соном байна. Ямар сурагтай ирэвтэй" гэсээр угтлаа. Соном анайл бодол болсон хэвээр ханд вангийн доохон талд суугаад оож сахлаан эмэрч хэсэг боллоо. Хандад орж тэсгэл алдах мэт түүнийг ширтсээр. Соном "Вантан байна болгоо"
Би хүрээнд гарсан хэрэгүүдийг өөрийн биеэр нэгтэлж энэ өдрийг баарав. Эцэстэн эргэлзэж гайхахад хүрээд буйг нуугаад яах вүлээ. Дөнгөж 18 настай турхан охин улаан гараараа хүний толгой тас татчих гэж байх уу та. Хэмээгээд ханд доржууд гайхаж тасарсан харцаар ширтлээ. Ханд дорж эл үгэнд багхан цочих мэт болжээ. Ямартай ч тийм нэгэн хэрэг болж гэдгийг ухсан хандван хэсэг бодлогошроод дэндв ламтан юу гэж байна гэв. Өндөр соном үйлэлэг толгойд өглөө. Тэгснэн дэндвтэн юу гэх вүлээд чуулганд хэлсэн үгээл баттгаж яваа хүн. Би ч оргүй биш болов гэж санахад хүрлээ. Ингэхэд дандар аграмтан ирэх болоо болов хэмэв. Ханд дорж хариуд нь чимээгүйхэн толгой дохиод аграм өнөө ирэх учиртай тэндээс л уучиг ургах вэ гэлээ. Наран уулын толгойтой ташралжээ. Хүрээнэ тарсан аимшигт цуу хөмбөрийн царайд хургасан мэт цаанаал нэг зэврөв. Сул чөлөөтэй гадуур явх хүн тунцон харагдах бөгөөд олны хөл тасардаггүй зээлийн газар хүртэл эл хөл болжээ. Эрх биш хүний хөл дарж сурсан газар хойно цөөнгүй улс байгч цаанаал нэг аниргүй мэт. Тэрхүү эл хөл хийгээд аниргүйн дундуур ганц бадарчин орж ирээд эн тэрийг ажиж явна. Түүнийг лавсхан харвас гүр тайжийн зараал мишиг байх вүлээ. Мишиг тийм хэсэг явсаар зээлийн төв хэрд очоод улаан зам дээр завлаад суучхав. Гэвч түүнийг хэн анзаарах? Үгээгүй дорд гуйлагчин лугаа санахаас хэтэрсэнгүй. Харин мишиг нүдэн хаг санаад амандан ямар нэгэн шившлэг мэт зүйлсийг зайгүй шивнэж эхэллээ. Холын аянаас дөнгөж ирсэн өвгөн аграмб дандар шуудхан л Чинвангийн өргөнө морилжээ. Вантан ёс болгож хоолцоо зэхүүлсэн байгч ярьж хэлэлцэх үгс цээжинд нь багтахгүй суух мэт. Дандар аграмч үүнийг яахан эс өнгөрүүлэх. Цай хоолнд ам хүрсэн төдий болоод ханд дуржууд харлаа. Тэрээр энэ хэрэг угаас энгийн явдал биш ээ вантан минь. Хар үйлдний балгаар ад альбан бүгдээрийг босгож оргисон бололтой. Хийдийн гортогт хорсон хий дүртнүүд хүртэл суларч, үдшийн бүрийгээс үүрийн бүрий хүртэл хөл хорвол зохино. Өчүүхэн хувраг бие байр өөрийн шавнартай хэлэлцэж хэрхийг болгоё. Таач мөн биян бодож өөрийгөө энхрийлхийг мэд. Эмэн шуудхан хэллээ. Ханд дорж энэ удаад үг хэлэгээвч хэлэх үг олдсонгүй. Тэрээр гүн бодролд автаж уртаар санаа алдлаа. Үдшийн цагаан гэгээ дөнгөж номерчээ. Орхон түшээ мөрний хөндөй тэр аяаран амар амгалан болоод анир дарах мэт төмөн игшгээр сонормэлаан. Яг л энэ цаг дор өдөржин хадны сүдэр бараадаж чон адил хэвцсэн гүр нүдэ нээлээ. Тэр хоногийн нойроо бүрэн авчээ. Түүнийг нүдэ нээхэд хажуухан талаас нь хүн яврах мэт болов. Гүр тайж аажуухан өндийгөөд орчноо нэгтлэн харав. Өөрийн дагалдагч нар нь ойр хавьд байсангүй. Тэд угаас хэдэн өдөр энэ мэт бүгж мишиг ламтнаас жаалцэндийн дүлдээсэн гих үл мэдгдэх сахиулаас сураг хүлээж буй билээ. Гүр өндийж суугаад төөх хэрийн ногоон писүү соруултай гансан шовт татаж аваад тамхи нэрж эхлэв. Гэтэл түүний чихнэн "Гүрээ чи одоо морд цэндинд холын хүн ирсэн шүү" гэх зэвэрхэн хоолой зөөлнөр сонсогдхон дээр гүр тайж сонссон зүйлдэн итгэсэнгүй. Бас нэгийгч аж цэрвсэнгүй. Харин анхаарлаа төвлөрүүлэх мэт болж дахин чимээ чагналаа. Тэр андуу сонсоогүй ажээ. "Цэндинд оч хүлээсэн хүн чинь ирсэн" гэхтүү дахиад л сонсогдов. Гүр чимээгүйхэн инээмсэглэлээ. Жаргал нүр дүүрэн инээмсэглсээр хондийнхоо араас гэлдэрнэ. Угаас наран жаргаж буй тул өөрийн хонд нь гэр өдөөгөө зогсолтгүй цовно. Харин охин сүргийн ард бараа болох төдийл гэлдэрч яваа билээ. "Та тэгээд намайг үнэхээр дугрын гэргий болсон гэж бодоогүй юу?"
Бодсон. Бодолгүй л яхав. Жамц надад тэгж хэлсэн шүү дээ. Тэгээд үнэхээр жамцад итгэлээ гэж юу? Ийм юмар худал хэлнэ гэж сонсонгүй жаргал минь. Тийм л дээ. Энэ жамц. За тэр явах вэ жаргалаа. Жамцын занг мэдэхгүй биш. Тэглэж цаадахчин чамд сэтгэлтэй хүм. Харамлаа байлгүй дээ. Ингээд би буцах арай болоогүй. Маргааш дахиад хүрээд ирвэл болох уу? Ерөөлттэй энэ ярилцсанаа бодоход жаргалын хоёр хацарт галаа уулзах мэт болж халуу шатана. Тэр хэсэг яваад морины амыг татаж цогсоогоод өнөөх шар турхан хавтгаан гаргаж ирээд харлаа. Жаргал дахин нэгэнтээ инээмсэглээд хавтгаан өвөртлөв. Хөнгөн хөлтөө сайхан хараалаг морины нуруунд хөндлөдөсгийж суусан ерөөлт дэрэгтэл хатруулсаар яваад боргирийнхээ барайг харав. Тэрээр жаргалын адил инээмсэглсээр сэтгэл нэн дүүрэн явх билээ. Маргааш урдан болоос. Би гэж хүн бүтэл муутай амтан юм да. Их хөлийн газраас ирчгээд жаргалдаа гар хоосон ирэх гэж. За яах вэ? Маргааш дахиад очно. Ерөөлт ийм бодгоцоор гэрийнхэн зүг харж уртаар санаа алдав. Гэтэл түүний хажуухнаас ерөөлтөө гэж дуудах дуу айдуухан сонсогдхон тэр. Ерөөлт гайхсгийж морины амыг татаад харлаа. Холгүйхнээс зүс үл таних хар морьтой дээл хувцас нэн сайн нэгэн ир айс үзэгдэн. Залуу хүү морины амыг татсан хэвээр зогсоно. Ирэгч хүмүүн айдуухан инээмсэглсээр ерөөлттэй зэрэгцээд мөн байх нь би андуурсангүй шүү. Эмээсэр морноосоо буулаа. Ерөөлт үл таних ирийн үгний утгыг ухсангүй. Холгүйхэн харагдах гэр өдөөгөө нэг харчгаад мөн л морноосоо буулаа. Гэрийн гадна хөгшин ижийн гар сарвчилсаар зогсох нь тодхон харагдана. Харин уяан дээр морь байхгүй байгаагаас харахад эцэг цэнд нь байхгүй байгаа бололтой. Ерөөлт газарт завлан сууж үл таних ирийн өдөөс гайхсан харцаар ширтэн. Үл таних ир өнөөхөл эрүүхэн дүрээр инээмсэглсээр ганц тамхиан гаргах зуртаан. Дөөмн гайхах хэрэггүй. Би цалам намжил ахын тань эртний анд. Намайг гүр гэдэг. Засагт хааны уугуул. Гэж ажиггүй хэлхэн тэр. Ерөөлт. Тийм үү. Би таныг үзээгүй санагдана. Намжил ахыг бол мэдэлгүй явах вэ. Хэмээлээ. Тэгтэн гүр ганцныхаа сурвалыг арчиж ерөөлтөд бариад. Дүүчи сайн сонс. Намжил муу хүмүүсийн балгаар амбараад хаг соны нүрийг үзлээ. Би толгойг нь түшиж өөд болгосон хүн. Олон үгээр яах вэ? Алтан бомбыг мэдэх ганц хүн гэж чамайг буулгасан да. Би нөхрийнхөө үеийг гүйцэлдүүлэх сэтгэлээр чамайг зорж ирлээ. Хэмээв. Ерөөлт энэ удаад дуугарсангүй. Харин маш ихээр эргэлзэж хэсэгхэн бодлогошров. Гүр түүнийг чимээгүй ширтсээр суув. Ингэхдээ зүгээр нэг ширтэх бус ямар нэгэн зүйлийг тунгааж буйг нь нэвт харах гэсэн шиг ширтэн. Харин ерөөлт энэ хүн юу ярьж хав? Намжил ах надад өөрийн гараар бомбыг өгөөгүй. Харин жаргал түлдээгээд явсан. Үнэхээр үнэн ярьж байгаа бол. Гэж хоромхон бодмогцсон нүдэн сэргэж гүрөөд ажиггүй харлаа. Намжил ахын талаар сураг чимээ дуулалгүй уджээ. Ийм явдал болсон ч нээж сансангүй. Гэхдээ би багахан гайхчихсан. Намжил ах надад тэр зүйлийг өөрийн гараар өгсөн гэж танд хэлээ юу? Хэмээв. Ингэхт нь гүр суудал дээрээ багахан өндөлцөж ерөөлтөд төхөөд. Тэгэхээс яах вүлээ дөөмөн. Эцгийн тань нэрийг чиний нэртэй хэлээд өөд болсондоо хөөрхий. Бүр чамд өөрийн гараар өгсөн гэж байдаг шүү. Гэд инээмсэглэлээ. Ерөөлт дуугийнхэн толгойд охилоо. Тэр хэсэгтийн суугаад гүрөөд эгцлэн харав. Тэгснээ хүйтнэр инээмсэглжхэн тэр. Залуу хүү үнэндээ өөрийн бодлыг, өөрийн үзэн ядалтыг нууж чадалгүй тийм инээжээ. Гүрийн царай хоромхон барааж төрүүдэн шургуулсан сэлэдэ бууныхаа бариулыг тэмтрэв. Ерөөлт.
Та ч ирлэн буруу хүнээс л сургалж байна да. Намжил ах надад ямар ч зүйлийг өгөөгүй. Энэ баттай шүү. Хэмээхэн тэр. Гүр ааж уухнаар буугаан суглаад ерөөлтийн чамархайд нь тулглаа. Нохон гөлөг минь чалчиж дууссан бол амаан татаад мориндоо морд. Намайг чулуу хөөлгөн гэвэл хол хэвтэн. Гэж зандалтайгаар шивнэлээ. Ерөөлт гүрийг тасширтж хэсэг суугаад гэр өдөөгөн хальтхан харав. Түүний ээж гэрээдэн орсон бололт гаднаа харагдсангүй. Ерөөлт аажуухан босоод хараалаг мориндоо мордлоо. Шөнө дунд хэдийнэн өнгөрчээ. Жаалцанд бодол болсоор гансаа нэрж тосон дэнгийн гэрлээр хань хийх мэт суuna. Харин гүнжид гэрт байсангүй. Цэнд аажуухнаар тоонуудаа харна. Энэ мөчөд гаднаас түүний хөгшин гүнжид чимээ аниргүйхэн орж ирээд тулганыхаа өмнө суулаа. Цэнд хөгшнөө харж хэсэг болоод гүнжид минь юундан санаа зовно. Угаас нутаг орондон ирсэн хүн бууж мордох айл байлгүй л яахав. Гэд өнөөхөл мод толгоогоо дахин сэргээж нэрв. Гүнжтийн нүдэнд өөрийн ирэхгүй л нулимс хурхаажээ. Тэрээр хоромхон зуурта ханцуугаараа нүдэн шудраад арайхан хэрд энэ үхэн баруунтай ирж явах шиг л харагдсан. Наран сөргөөд таньж чадсангүй л дээ. Гэснэн хоолон зангираад чимээгүй боллоо. Дайчмангийн хүрээ. Зээлийн гудамд хүн олны хөл хэдийнэн татарчээ. Харин мишиг нүд ансан хэвээр завилж суун. Газраас дөнгөж тасарч буй сарны туяа нүрэнд нь дөнгөж тусахад мишиг нүдэ нээлээ. Тэр энэ зуурт үл ялгхан инээмсэглээд дандар агран биржээ. Чи юу би юу одоо л хардаг цагта. Гэснэн аажуухан босоод хавчиг үүрэг юугаан үүрв. Хүрээнэ нам байх бөгөөд хааныг бүдүү нарийн өнгөөр нохоо хуцалтхан дуулдана. Мишиг шуудхан л хүрээнээс гарч өмнөдийг зорин алхлаа. Их өргөний хоймрон дандар агарамб залбирч суун. Харин баруун зүүн талуудад нэжгэт лам нар суужээ. Эл хоёр ламын нэг нь дэндв ламтан байх бүлгөө. Дандар нэгэнтэй залбирч хоёр ламыг ээлжлэн хараад за шавнар минь хар тарнын аргад нэвтэрсэн хүн л энэ бүхнийг хөдөлгөж чадна. Би үзээд эзнийг нь олж гарч барсангүй. Хүчин төгсөрсөн нэгэн болол та. Хэмэв. Дэндв ламтан хөмсөг зангидсан хэвээр бодол болж суун. Өвгөн дандар цааш үргэлжлүүлж тэр хүмүүн их л ойрхон байгаа болов. Угтаан бид боссон альбан ад зэтгэртэй тэмцэлтэй тусайг олохгүй. Харин тэр хүнийг олж гэмээр учир гэж олдохгүй. Гэвэ. Дандар агарамб амандаан мань шивнэх мэт болоод нүдэн анлаа. Энэ мөчөд гэрийн зүүнтэй суусан залуу лам алга хавсарч бөхөөлөө. Түүнийг бархай гэхвүлээ. Залуу лам бархай хоолой засаж зөөлөн ханиалгаад багш таны мэлмэд өртөхгүй байна хэмээхийг бодоход эрдэмд нэвтэрсэн хүн гэдэг нь элт. Гэхдээ та болгоовол би тэр хүнийг олох гээд үзвэл яана. Хэмээн баргил хоолоогоор хөнгөнүүллээ. Аграмб нүдэн нээж залуу шав бархайг нухацтайгаар ширтэв. Бархай. Өршөө багш минь, надад тантай дүүх эрдэм чадал гэж юусан бэлээ. Би өөрийн хэрийн хэдэн залуу хуврагыг дайжлаад хүрээ орчноор заншил юу хэмээж санав. Гэд дахин бүхээлөө. Дандар ингэр дүүргэх цагаан сахлаан илбэд үл ялэг толгойд охилоо. Энэ нь залуу шавийнхаа хүсэлтийг зөвшөөрсний дохио болоо. Жижиг боргэрийн дотор тосондын гурвыг асаажээ. Тэд бүгдээр гэрийн баруунд байх бөгөөд жаргал дэнгийн гэрэлд бүхэж шар торгон хавтгаан урлаж суун. Харин гэрийн зүүнтэйх орон дээр сэнг дулам хоёул 50 унтахажээ. Тэм байтал дулам аажуухан өндийж охин өдөөгөн харлаа. Охин нь түүний тэн өндийхийг ч огт анзаарч мэдсэнгүй.
Хийж буй үйлдэн шамдан улаархаж. Дулам тоонуудаа харлаа. Хэдийнэн мичид гудайсан шиг санагдана. Тэгмэгц охиноо унд хэмээн хэлью гэж санаад нэгэнтээ ам нах гэсэн боловч үг хэлсэнгүй төвчлээ. Тэр чимээгүйхэн инээмсэглээд эргэж хэвтэв. Жаргал хавтганы хоёр талд хаан бугуйвч хатан сүхийг бэлэгдэн шагалжээ. Хатан сүхийн уран шаглаа хэдийнэ дууссан байх бөгөөд хаан бугуйвчны хээ хараахан гүйцээгүй байхач. Охин ган зүг дэнгийн гэрэлд гялбалзуулж улам бүр яарах мэт үйлээ мэтгсээр. Юу юугүй л өглөөний улбар туяа гэрийн хаяа болоод тоонор тусаад ирэхэн тэр. Иш миний мо борохин нүд хамхсангүй дээ. Гэх ихэнхээ дуунаар жаргал сая нэг толгой өргөв. Тэр ямартайч үйлэн урлаж дуусгажээ. Эхийг харж инээмсэглэх зуртан охин сүүлийн шаглаасыг хатгаж дуусгав. Дуламж түүнийг нь ажиглаж үйлэлгхэн инээх мөртөн багхан санаа зовсон байдлыг үзүүлжээ. Охин минь дээ. Хүн үйл урлаж байгаа бол эзэнд нь өгтөл шаглаасыг нь гүйцэдэггүй учиртай юм шүү дээ. Хэмээлээ. Жаргал ээлүгийг сонсоод хоромхон зуурт царай нь ховсгийв. Тэгснэ хэсэгхэн бодол болсноо сүүлийн шаглаасны зангилааг шүдээрэн тас татаж орхилоо. Дулам чимээгүйхэн инээмсэглээд дээлээ нөмөрсөөр бослоо. Эцэг сэнгэн ч мөн орноосоо босжээ. Багууд тохиох хэрд жаргал хондоон зөөлөн туусаар борг өвс зонхлох багахан уулын өөрөөд өгсөв. Түүний зүрх тогтож ядан тонгочно. Тэгэх бүртэн тэсгэлгүй өврөн ухаж өнөөх шар хавтгаан гаргаж хараад инээмсэглэв. Гэвч ерөөлтөөс бараа үгүй хэвээр байлаа. Чимөө нохоо хэлэхгүйгээд яадаг юм? Чи байтугай чамаас цаадахыг нь хэлийг нь сугалж явсан хүн шүү бэ? Гүр ин хилээд хад налуулж хүлсэн ерөөлтийн нүрэн дундуур хүнд нударгаан тас буулгалаа. Ерөөлт дуугарсангүй. Харин ам хамраас нь халуун цус сад тавьж бориглохаж. Гүрийг тэн зогсдол түүний итгэлд нэгэн болох дэрэм ажуухан алхаж ирээд гүр тийш багахан мэхэв. Тэрээр тайчтан минь бид энэ мэтэр энд удаад тусгүй гэж санана. Нэгэнд бариад авсан хойно учир нь олдох биз нутаг буцуул яана. Гэлээ. Гүр хоромхон бодол болох мэт болоод зөөлнөөр толгой дохлоо. Тэгснэн гэхдээ улаастаа орно гэж үгүй. Газрын ойр дайчмангийн хүрээ оръё. Тэнд бүүвэ байх болохоор учир олдоно. Харин наатхан хүнд харуулж болохгүй шүү. Өнөө шөнтөн хөдөлцөөе. Гэчгээд ерөөлтийн нүрөөд нь нэг нулимад эргэлээ. Наран баруун уулын толгойд тогтжээ. Жаргал охин уртаар санаа алдаж өмнөдөө харагдах их хөндийн зүг ширцээр суун. Төвний хүлээсэн хүн ирсэнгүй. Ерөөлт яагаад ирсэнгүй вэ? Ирхэл учиртай юмсан. Арай эмэн бодгоцуурт ард нь морьтой хүн ирэх шиг чимээ гархан дээр. Жаргал угсгэж босоод эргэж харлаа. Түүний нүрэнд горьдлог хийгээд инээмсэглэл зэрэгцэж багтсан үзэгдэн. Гэвч эргэж харсан дороо л тэд бүгд үгүй болж хормохноо асар ихээр гуних мэт болов. Ард ирсэн хүн нь ерөөлт бус жамц байхаажээ. Жамц царай баргар байх бөгөөд их л дуу муутай ирээд шуутгал морноосоо буулаа. Жаргалч мөн эргэж өмнөх байрандаа суув. Жамц түүнтэй зэрэгцэж суулаа. Гэхдээ мөн л дуугүй хэвээр хэсэг тийм болсны хойно жаргал багахан ая муутайгаар жамцыг тас ширтлээ. Чи ерөөлтийг ирсэн гэж мэдсэн үү? Мэдсэ. Чи яагаад надад хэлээгүй юм? Юуг тэрвэ жаргал минь? Ерөөлттэй таарсан гэж бас намайг дууртай ханьсан гэж ерөөлтөд хэлсэн ээ. Жамц дуугарсангүй. Жаргал уртаар санаа алдаад голын хөндийн чигт харцаан тогтоолоо. Тэгснэн Ёёг нар жаргах нэ. Би явлаа. Гэд судлаасан өндөлөө. Жамц угсгийж жаргалын гараас атгав. Жаргалаа чи хүлээлдэ.
Жаргал гараан огцом татаж аваад мориндоо мордлоо. Жамцаа, бид хар багасаар нэг голд тоглож өссөн улс. Даанчтай. Чамайг ийм хүн чинээ сансангүй. Жаргал борлог морныхоо зоод ташуур зөөлнөр өгөөд угсгийлээ. Тэртээ доор гэрээдэн тэнцсэн хонин сүрэг хэсэг бүлгээр цуваа болж шогших бол түүний араас борлог морьтой жаргал охин тоос хадаасаар довтлохж одлоо. Жамц харин өнөөх газартаа зогссон хэвээр жаргалын араас ширтсээр хоцров. Дайчин вангийн хүрээ. Хүрээний зүүн өмнөдөд орших мэж харихны оргилд морьтой хэдэн хүн дөнгөж гараад байхажээ. Эд бол бархаа ламтнаар ахлуулсан дайчин вангийн залуу хуврагууд болоо. Бархаа жаргаж буй наран сөргөө гар сарвчлан харж зогсоод өөрийн нөхөд болох 7 залуу хувраг тийш хаажуухнаар эргэж харав. Түүний харц нэн амгалан байх бөгөөд шийдсэн мэт үзэгдэн. Бархаа. За бид өнөөдөр энэ оргилд сууж хонно. Аграмб багшийн мэлмиг хаасан тэр хүнийг бид олж мэдэх учиртай. Бид 8 ул билээ. Нар жаргахаас эхлээд наран мандах хүртэл 4 зүг 8 зохист сонор хийгээд мэлмиг дайчлан чилээс үгэ. Хэмэв. Ингмэгц 7 хувраг бүгдээр бархаан зүг чимээгүйхэн залбираад мэж харихны оройд нэгэн хүрээ болж сууцгаав. Ингэхдээ бүгдээр хүрээний гадагшаа харан сууцгаах билээ. Бархаа наран жаргах зүгт харж завлан суугаад нүдэн багхан анлаа. Дайчин вангийн хүрээний эрдэмт 8 хуврагыг тэн суухдор энэ өдрийн наран ирэхгүй жаргаж тохиолоо.